Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Сонсогч танд өдрийн мэндийг хүргэе. Шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радио 104.5 яг энэ цаг мөчид судалгаа 71 нэвтрүүлгийн 7 хоногийн цоо шин дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ингээ гэр бүлийн радиогийн 20 дугаар эфирт гэр бүл судлаач сэтгүүлч амар санаа, гэр бүл судлаач хөтлөгч их цолмон нар судалгаа 71 нэвтрүүлгийнхаа энэ 7 хоногийн шинэ дугаараа эхлүүлэхэд бэлэн болоо сууж байна. За өнөөдрийн хувьд бол бит хоёрын судалгаа 71 нэвтрүүлэг дээрээ бас ярилцах судалгаа маань болохоор хэлийн чанддах Монгол гэр бүлүүдийн талаар судалсан судалгааны энэ бичиг баримтуудаас бас ярилцаад үзэгчийгээс сонсогчдаас мэдээллүүдийг өгөн. Тэгээ манай сонсогчид биднийг 104.5, 84.5 гэсэн цэнхэр толгойноор сонсож байвал цэнхэр толгойноор сонсож байвал үзэх боломжтой. Гэр бүлийн радио 104.5 гэсэн захин орчинд буюу Facebook дээр хайлт хийгээд ороод ирэх юм бол манай радиогийн маань пэйж байгаа. Энэ пэйж дээр маань бол лаймаар шуудаар дамжуулагдаж байгаа учраас бидэндээ хамт байгаарай. 9986 104.5 гэсэн утсаар холбогдох бүрэн боломжтой. Амраада өдрийн мэндийг хүргэе. За цамодоо болон радио сонсогч за мөн Facebook пэйжээр лайв стрим үзэж байгаа бүхий л хүмүүстээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Шинэ 7 хоногийн ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй авах болтгой гэсэн сайхан ёроолыг хүргэе. За тэгээд монголчууд бол дэлхийд даяар дархан суурьсан шүү дээ тий. Тэгээд дархан суурьсан монголчууд нэг ялангуяа хэлийн чандад байдаг монгол гэр бүлийн асуудал гэдэг бол өөрөө бидний бас ойлгох ёстой, бодох ёстой, мэдрэх ёстой чухал зүйлүүдийн нэг нэ. Тэгэхээр яг энэ талтай холбоотой судалгаан дээр бас юу гэж гарсан байна, яаж нээж ийн гэдэг тоо баримт энэ бүхний талаар бол ярина. Тэгэхээр өнөөдрийн сэдвтэй уялдаа холбоотойгоор түрүүний ярьсан шууд утас болон лайв стриминд коммент хэсэгт та сэтгэл хэлбэрээр үлдээж өнөөдрийн дугаарт бас оролцох боломж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Тийм шүү. За энэ судалгааны их сурвалж бол хүн ам хөдөлмөр нийгэм хамгааллын сургалт судалгааны хүрээлэнгээс тодорхой хугацаа тутам юм судалгааг хийдэг байгаа. Тэгээд энэ удаагийн судалгаа нь болохоор 6 жилийн дараа хийгдэж байгаа 2025 оны судалгаа байгаа. За судалгаа маань нийтдээ 4 хэсгээс бүрдэж байгаа. Тэр судалгааны маань 4 дахь хэсэг буюу хэлийн чанд дах монголчуудын талаар тэдний аж амьдрал, тэдний гэр бүлийн харилцаанд тулгарч байгаа асуудлуудыг судалсан ийм судалгаа байгаамаа. Тэгэхээр хэлийн чанд дах гэр бүлүүдийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдэг талаар бид нар нэг юм таамаг мэдээлэл бол байгаа. Гэхдээ яг судалгааны үндэстэй ийм их сурвалжтай мэдээллийг өгдгөөрөө судалгаа 71 нэвтрүүлгийн маань онцлог явагддаг. Тэгэхээр хүмүүсийг төрөгдлөөс гаргах буюу баталгаатай үнэн мэдээллийг өгөх зорилготой зөв мэдээлэл, зөв хандлагыг төлөвшүүлэх, амьдралын чанар харилцааг сайжруулахад бодит нөлөө үзүүлэх үүднээс мэдээлэл суурьсан үнэн судалгаатай кейстэй энэ мэдээллийг ярилцсанараа нийгмийн асуудлыг ойлгуулаад зөв онцлоод шийдэл гаргах тэр боломжийг гол мэргэжлийн хүмүүс бас яг энэ нэвтрүүлэг дээр ажилладаг шүү гэдгийг манай сонсогчид бас хүлээж аваад энэ нэвтрүүлгийг маань сайхан шеэрлэж нийгэмдээ түгээж өгөөрэй гэж бас хэлмээр. За энэ судалгаанд болохоор зэрэг Америк нэгдсэн улс, Бүгд найрамдах Солонгос улс, Казахстан, Япон, Чех гэсэн монголчуудын хамгийн ихээр суурьшдаг энэ 5 улсын 303 Монгол иргэнийг хамруулсан байна. Хэлийн чанд дах Монгол гэр бүлүүдийн өнөөгийн нөхцөл байдлын судалгааны эргэн тойронд бид нар өнөөдөр ингээд ярилцахад бэлэн болсон байгаа. Гадаадд амьдрах үнэхээр тэр чамин тэр тансаглал тэр чамирхал эсвэл үнэхээр ийм бас Монгол их орондоо амьдрахаас илүү сэтгэл зүйн хувьд тэр асуудал бэрхшээлийг туулдаггүй гэсэн энэ хоёр асуултын нийгт нь бас хариулах болов гэж бодож байна. За тэгээд мэдээж тэнд бол их орноос санахаас ахуулаад тэмцэл бэрхшээлүүд бол байгаа. Гэхдээ эдийн засгийн хувьд бол мэдээж шийдэгдсэн бол асуудлууд байдаг гэдэг утгаараа бас давуу бас байж болох юм. Тэгээд энэ дээр яг нэвтрүүлгийн төгсгөлд хоёр судлаачийн бас дүгнэлтийг хийгээд өнөөдрийн нэвтрүүлгийг хоёлаас дуусгая тий. Гиснээрээ Монголд үйлд эсвэл гадаад руу яв гэдэг ч юм уу ямар нэгэн сурталчилгаа бол биш шүү тий. Энд бол хүн болгоны бас яг юм дүгнэлт гарна. Гэхдээ яг мэрэгчлийн хүмүүсийн
яг гэр бүлийн асуудал дээр гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн одоо тэр талаас нь дүгнэлт хийн гэдгээрээ л одоо чухал ийм онцлогтой байх болов уу гэж бодож байна. Тэгэлгүй яг. Тэгээд түрүүний 5 улсад амьдардаг 303 иргэнийг хамруулан тус судалгааг бол авсан. За судалгаанд оролцогчдын 54.5% нь эрэгтэйчүүд байсан, 45.5% нь эмэгтэйчүүд байсан. Судалгаанд оролцогчдыг насны бүлгээр авч үзэх юм бол 18-аас 35 насны залуучууд 47.9%-ийг, за 35-аас 49 насны залуучууд насныхан бол одоо 43.6%-ийг, 50-аас дээш насны хүмүүс маань 8.6%-ийг тус эзэлсэн байна. За тэгээд судалгаанд оролцож байгаа хүмүүсийн гадаад улс руу явсан зорилгыг ингээд бас харах юм бол суралцах хүсэлтэй гэсэн нь 13.8% нь эрэгтэй, 38.2% нь эмэгтэй, нийт хувийн 27.1%-ийг эзэлж байгаа бол за суурьшиж амьдрах хүсэлтэй гэдэг дээр эрэгтэйчүүд 11.5%, эмэгтэйчүүд мөн ялгаа авахгүй 11.5%, нийт хуваараа 11.5%-тай байгаа. За томилолт гэдэг дээр 5.1%-тай эрэгтэйчүүд, 10.9%-тай эмэгтэйчүүд, 8.3%-аар нийт дүнг эзэлж байна. За гэрээгээр хөдөлмөрлөх гэдэг дээр бол хамгийн өндөр хувьтай байгаа 38.4%-аар эрэгтэйчүүд, 17.6%-аар эмэгтэйчүүд, нийт 27.1%-тай байна. За цагаачлах гэдэг дээр эрэгтэйчүүд 8%-тай, эмэгтэйчүүд 3.6%-тай, нийтдээ 5.6%-ийг эзэлж байна. За гэр бүлийн шалтгаанаар гэдэг дээр 5.1%-тай эрэгтэйчүүд, 7.9%-тай эмэгтэйчүүд, нийт 6.6. За хуваарийг ажиллах гэдэг дээр 18.1%-аар эрэгтэйчүүд, 8.5%-аар эмэгтэйчүүд гэд байгаа. Тэгэхээр нөгөө гадагшаа явж байгаа шалтгаанууд ингээл эднэр байгаа байхгүй, суралцах, суурьших, томилолт, гэрээгээр хөдөлмөрлөх, цагаачлах, гэр бүлийн шалтгаан, хуваараа ажиллах гэд. Тэгээд монголчуудын одоо дийлэнх нь нэг ялангуяа эрэгтэйчүүдийн дийлэнх нь 38.4%-тайгаар ерөнхийдөө хөдөлмөрийн гэрээгээр гадаад очиж одоо ажиллах юм сонирхолтой байгааг энэтэй холбоотойгоор нэг хөлийн чандах гэр бүлийн асуудал, гэр бүлийн аливаа зөрчил маргаан, аз жаргал, санхүү эдийн засгийн байдал, хүүхдийн асуудал гээл олон талаараа нөгөө монгол гэр бүлүүдэд асуудал тулгарч байна гэж энэ судалгаанаас ингээ харж болохоор байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийн талаар бас нэг юм жижиг хайлт хийж үзэхгүй юу? Гадаадад ер нь байгаа монголчуудын 91% нь маш одоо ийм өндөр хувиар хөдөлмөр эрхэлж байгаа. Их тохиолдолд сурах гад явж байгаа бол сурахыгаа хажуугаар одоо хөдөлмөрлөдөг штэ тий. Жишээлбэл одоо үүдээ Солонгос сурж байгаа хүмүүс чинь шөндөө ажил хийдэг, ягааны ажил хийдэг гэдэг ч юм одоо ингээд нэршлүүд бас байдаг штэ. Тэгээ боловсролын түвшнээс хамаарат ажиллаж байгаа салбар нь бол бас яг юм ижил гэсэн ийм дүгнэлт гарсан. Тэгээд эрэгтэйчүүд бол голцоо боловсруулах үйлдвэрт буюу 17.1% нь ажиллаж байна. За эмэгтэйчүүд бол чочод бодоол нийтийн хоолны салбарт 17.5%-аар ажиллаж байна гэсэн. Тэгээ ингээ харах юм бол гадагшаа яваад энэ сурахын хажуугаар нөгөө талаар гэрээтэй явж байгаа ч гэсэн дандаа тухайн улсын хүнд хүчээр ажлыг одоо бидний ярьдгаар бол нөгөө хар бор ажлыг нь хийж байгаа тийм одоо хүчнийхэн болж хувирдагч тухайн улсын иргэдийн хийхгүй байгаа тэр хэсэг дээр нь очиж одоо ажиллаж байгаа ийм байдлууд бол ажиглагддаг. Тэгэхээр өнөөдрийн бас яг судалгаа далны нэвтрүүлгийг гадаадад ажиллаж байгаа монголчууд гэсэн сэдвээр ярих байгаа энэ тохиолдол бас айгүй тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууд айгүй тийм хайрлах сэтгэл төрөөд байна л да. Бие бодоосай, тэ эрүүл мэндээр бодоосай. Хэдийгээр богино хугацаанд ингээд чанартай сайн ажиллаад их мөнгө хураая гэж байгаа зөв боловч яг энэ хугацааны эрүүл мэндийг бас алдах боломжтой. Тэгээ ер нь ирээд маш их эмчлүүлсэн, сувлуулсан, эмчилгээ хийсэн бас тэр хүмүүсийн кейс бас их хөвөрдөг л дөө. За амжиргаа ба орон сууцсан дээр бас нэг жижигхэн дүгнэлт хүргэе гэж бодож байна. Яг энэ судалгаанд оролцогчдын 39.6% нь өдөр тутмын хэрэгцээгээл арай ядан хангадгаа гэсэн ийм бас яг асуумжинд хариулсан байна. За хамгийн гол нь гадаадд байгаа монголчуудын дийлэнх нь орон сууцнд амьдрахсдын 67.5% нь нийтийн одоо байранд амьдарч байгаа хүмүүсийн 95%. Одоо өөрөөр хэлбэл ихэнх хүмүүс мань одоо тэр улсад нэг баян цадгалан хангалуун амьдарч байгаа бас жишгт бол байхгүй тий. Нийтийн байранд амьдарч байгаа ийм үзүүлэлтүүдийг харах чаа. Тэгэхээр бусдын байрыг түрээсэлж амьдардаг, сууцны эзэмшилтээр маш одоо тий өөрөөр хэлбэл бусдын одоо мэдээж одоо түрээсээр л амьдарч байгаа тохиолдлууд байна л да. Тэгээ бас хэд хэдэн бас ийм кейс юунууд харсан чинь яг өөртөө бас ажилдаж хөдөлмөрлөө тэнцээ үйл хөдлөх хөрөнгөтэй болж байгаа. Гэхдээ маш бага хувиар шүү.
тийм тохиолдуудаас гарч ирж байгаа гарагта нэг талаар айгүй ингээ бахархаж ийсэн л та. Юунд нь бахархаж байна вэ гэхээр Монгол залуучуудын хөдөлмөр эрхэлж зорилгынхоо төлөө цуцшгүй те хүний газар ч гэсэн өөрийн гэсэн эд хөрөнгөтэй яг л тэнд эзэн хүн шиг бас амьдрий гэсэн зорилгыг тавиад амьдарч байгаа тэр байдлаар нь бахархаж байгаа байхгүй. А түүнээс биш эх орноосоо яваа тэнд мэдээж одоо тийм зорилгоор амьдрахад бол амархан биш шүү дээ. Эх орноос ан эцэг эхээс ан мэдээж өдөр болгон нартай сайхан байгаагүй те сэтгэлийн асар их төвчээртэй бэрхшээлийг даван туулж байгаа энэ байдлууд. Тэгээ энэ болгоныг одоо тэр улсын иргэдийн одоо тавьж байгаа шалгуураас мэдээж өндөр шалгуур тавигдж байгаа. Тэрийг даваад өөрсдийн гэсэн өмч хөрөгтэй болоод амьдарч байгаа тэр нэг ганц нэг цөөхөн тохиолдлуудыг харахтаа тэдгээр залуучуудаар бол бахархсан шүү. Тэглээгээд одоо заавал тийг шахаж ажил гэж байгаа юм биш тий. Эрүүл мэндээ сайн бодоорой Монголтой яриад бас сайхан аз жаргалтай амьдрах тэр нас цаг хугацаа бас байгаасэ гэж хүсэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ирландад сурч байгаад энэ ч нөгөө паспортаа сунгуулах шалтгаанаар ирсэн нэг дүүгээ аваад агаар сэлгэнд гарчаад сайхан нөхрөлчөөд ирлээ л дээ. За ямар вэ? Тэгээ Ирландын сонь сайхныг дүүгээсээ сонслоо. За Ирландад бол ингэдэг гэж байна. Манай дүүч нөгөө хичээлийн хажуугаар нөгөө хумс цасдаг ажил хийдэг. Нөгөө эмэгтэйчүүдийн хумс хийдэг, маникюр хийдэг штэ. Тэрийг хийдэг. За тэгээд нэг цагийн хөлсөн за нэг 17-оос 18 евро. Тэгээ гадаадд ч нэг тиф өгдөг штэ. Гарын мөнгө гэж өгдөг. За тифтэйг нийлэх юм бол за нэг хүнд үйлчлэхэд ерөөхдөө нэг цагийн хөлсөн нэг 20 евро байт юм. 20 евро гэдэг чинь евроч одоо нэг 4,000 таа байгаа. Ойролцоогоор нэг цагийн хөлсөн 80 мянган төгрөг байгаа байхгүй. За 80-ыг одоо 8 цагаар ингээд үржүүлэх юм бол бас өндөр тоогоо. Тий. Монгол цансгад бол өндөр ахalta тий. Аха. 80 еврог 80 мянган төгрөгийг 8 цагаар ингээд үрчих юм бол тий хөөхөн дүн гарч байгаа байхгүй. Одоо өдөртөө ингээл нэг бүр тэрэндээ ингээл санаад тавиал ингээл ажиллахад өдрийн хөлсөн 640 мянган төгрөг байгаа байхгүй. Ингээ пул ажиллахад. Өдрийн хөлсөн 640 мянган биш тий. Тэгээд нөгөө эдийн засгийн байдал ярьлаа, үнийн өсөлт ярьлаа, амьдрах орчин, соёлын ялгаа гэл маш олон талаараа ингээд ярилцлаа дүүтэй. За ерөнхийдөө тэнцээ байгаа гэр бүлүүдийн хувьд ерөнхийдөө нөгөө солонгос энтрийг бодох юм бол нөгөө хараар ажиллана гэсэн ойлголт ер нь бол бараг байдаггүй. Албан ёсны хүмүүсийг голдуу ажилуулдаг. За тэр ч утгаараа ер нь бол нөгөө юу өндөртэй ёс зүй хариуцлага өндөртэй. Тэгээд хүн өөрөө хичээх юм бол ингээд хаанч одоо тэнцээ Ирландын хаанч ч ингээд амьдарч болно, ажиллаж болно. За нэг ёсондоо нөгөө оюутнуудын хувьд бол яг ингээд зөвшөөрөлтөөр тодорхой цагуудад ажилладаг, тэр цагуудаа ингээд байдаг. Тэгээд нөхцөл байдлыг ингээд ярьж хахад бол тэнцээ ажиллаж байгаа, амьдарч байгаа, сурж байгаа бүхэл хүмүүсийн хувьд бол нэгдүгээрх зүйл нөгөө 5 тухайн асуудал ярьж байгаа байхгүй. Стресс багтай. Хамгийн гол нь нөгөө стресс бухимдал багтай. За тэгээд амьдралын нөгөө чанар сайн учраас 50 байж чаддаг. Дарамт багтай. Монголд ирээл ингээл стресстэй л эхэлж ийн гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө нэг тайван орчин тэгж сурч хөдөлмөрлөж магадгүй ажиллаж амьдрна гэдэг бол өөрөө чухал. Тэгээд монголчуудын одоо нэг хүсэж байгаа зүйл нь бол ер нь бол энэ шүү дээ. Солонгос байна уу, Япон байна уу, Герман байна уу, Чех байна уу, Европ руу байна уу? Хүсэж байгаа монголчуудын одоо гадагшаа яваад хийгээд байгаа нэг чухал зүйл нь нэгдүгээрт эдийн засгийн асуудал байна. Хоёрдугаарт амар тайван орчин гэж ярьж байгаа байхгүй. Амар тайван байдал гэдэг чинь өөрөө их чухал байна гэж ярьж байгаа. За гэтэл Монголд үүнийг бүтээх боломжтой юу? Гэвэл уг нь бол боломжтой. Өнөөдөр бид нэр ямар улсад амьдарч байгаа вэ? За гэтэл Монголд ирээл одоо дүүгийн нэг ярьж байгаа зүйл нь авж байгаа цалин нь бага мөртлөнгөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн инфляц аягүй их өсчихжээ гэдэг зүйлийг ярьж байгаа. Одоо Ирландд жишээлх юм бол нэг өдрийнхөө цалингаар ингээд олон зүйлийг амжуулах боломжтой байдаг бол Монголд нэг өдрийн цалингаар олон зүйлийг амжуулах боломж байна уу гэдэг дээр ингээд юм ярьж байгаа байхгүй битэр. Гэх мэтчлэн зүйлүүдийг ярьж байна. Тэгэхээр нөгөө ялгаа яхахгүй байгаад байна. Өнөөдөр цаг үеийн нийгмийн асуудал гэдэг бол тэр чигтээ юунаас хамааралтай байна вэ гэхээр
энэ улсын бодлого шийдвэр тогтолцоо нөхцөл байдал аль нам яаж гарч ирсэн гэдгээс шалтгаалаа. За тэр дундаа нөгөө нэг авилга хээл гахуул хэсэг бүлэг хүмүүс томорчин гэдэг энэ үзэл санаа чи эргээд нөгөө нэг монголчууд Монгол эх орондоо тайван амьдрах нөхцөл байдал боломж гэдэг зүйл байхгүй болчиход байна. Тийм ч учраас монголчууд маань ингээл усны шувуу шиг гадагшаа явдаг, ирдэг яг юм нүүдэл одоо зөвхөн Монголдоо нүүдэлдэг байсан бол дэлхийгээр нүүдэлдэг болох гэдэг юм л да. Яг энэ тав тухтай байдал, эдийн засгийн асуудал гээл яг нөгөө амь зуудаг нөхцөл байдлууд дээр тулгуурласан байдлаар яг ингээл гадагшаа тутагшаа явдаг болоод байна. Тэгэхээр яг энэ гадаадад амьдарч байгаа хүмүүсийн хувьд цом хөвтөр нэвтрүүлэг эхлэхдээ хэлсэн. Энэ хүмүүс бүр хүссэндээ ингээд яваад байгаа юм бишээ. Тэгээ эн чинь нөгөө харагдаж байгаа тоо баримтуудын яг баг хувийг эзэлж байгаа л да. Эрэгтэйчүүдийн 8% нь цагаачлах, эмэгтэйчүүдийн 3.6% нь цагаачлах ийм хүсэлтэйгээр гадаадад байгаа 5.6% нийтдээ бол эзэлж байгаа. Тэгээд ер нь цагаачлах гэдэг энэ нөхцөл байдал чинь бол тэр чигтээ ингээл эх орноосоо ингээд ямар байна гэсэн хүсэлт шүү дээ ерөөхдөө. Энэ бол ингээд харамсалтай тоо баримт тахгүй. Тэгээд эрчүүд ихэнх хувийг эмэгтэйчүүд дараад ингээд эзэлж ингээд бодохоор тэгэхээр нөгөө эх орондоо бид нар чинь ингээд тайван сайхан амьдрмаар байна. Тэгээ нэг ялангуяа хөлийн чанд байдаг монголчуудын түгээмэл асуудал бол нөгөө нэг нь хөдөлмөрөөр эхлээд явдаг. Энд ч хүүхдийн асуудал яригддаг, гэр бүлийн харилцааны зөрчил яригддаг, салалтын асуудал яригддаг, нөгөө нэг бэлгийн харилцааны асуудал яригддаг. Эргээл нөгөө нэг гэр бүл салалтын хувь хэмжээ. За гадаадад ингээд амьдралаа гэдээ бодоход тэнд байгаа хүүхдүүд өөрсдөө нөгөө нэг эх орныхоо төрлөх хэл бичиг үсэг, өв соёл бүх зүйлээсээ холдоод эхэлдэг тухай. Гэвэл ингээд олон асуудлууд энэ гэр бүлүүдэд байдаг. За нэг ялангуяа одоо Солонгост ажиллаж амьдралдаг албан ёсоор байдаг, гэрээгээр байдаг, хараар байдаг бүхэл хүмүүсийн хувьд бол тулгардаг томоохон асуудал бол сэтгэл зүйн асуудал гэдэг. Хизээ баригдчих бол гэдэг айдас имэйлт одоо нөгөө визний чанга хатуу нөхцөл байдлууд үүсчийн. За тэгэл тэнцээ байгаа нөгөө баримтчилгаан энтер гээл маш олон цаг үеийн асуудлууд байна. Тэгэл үүнээс үүдэлтэйгээр нөгөө нэг сэтгэл зүйн асуудлууд бол маш хүнд хэцүүгээр яригддаг. Тэгэхээр энэ ч байдаг хүмүүсийн хувьд бол ингээл юу гэж боддог вэ гэхээр тэнцээ нэг мөнгө тарьдаг юм шиг байнга мөнгө нэгдэг тэгдэг одоо тэрийг тутчлаа ингэтлээ тэглээ гэдэг асуудлуудыг маш их ярьдаг. Энэ нь тэдгэр хүмүүст нөгөө талаараа намайг ингээ ойлгохгүй байна. Би энэ чи ингээд зовд хөдөлмөрлж яхад зарим тохиолдолд миний олж байгаа мөнгийг ингээд хэрэгцээгүй зүйлүүдэд үрдэг гэдэг иймэрхүү нөхцөл байдлууд кейсүүд ч гэсэн байдаг. Тэгэхээр нөгөө нэг хаана биенийг ойлгож хаанч байсан гэсэн нөгөө гэр бүл гэдэг үндсэн агуулга мөн чанар энэ бүхний алдахгүй байх, энэ үнэт төвөө нураахгүй байх нөхцөл байдлыг хөлийн чанадад байсан ч гэсэн хоёр тусдаа байсан ч гэсэн энэ асуудлуудыг одоо номер 1 тавьж анхаарч хандна гэдэг бол өөрөө чухлаа гэдгийг энэ ч онцлог хэлмээр байгаа юм л да. Тийм шүү. Энэ зүйлсүүдийг бас их тодруулж ярьж те. Энд дээр бас анхааруулж явах нь бас айгүй чухал байгаад байна л та. Тэгээд чамайг ярьжсэн чинь тэр залуугийн талаар бас нэг кейс санагдчихлаа. Эхнэртээ бүгдийн датгаал исэн ингээл яваалаа л исэн те. Тэгээд тэр хоёр яасан гэхээр 2 өрөө байрны гэрээ игээл эхнэр нь окей асуудалгүй гэрээгээ ичлэгээл явуулаад исэн. Хугацаанд болвол за одоо ингээд өөрийнх нь тооцоосноор эхнэр нь бол нарийн ширийн тооцоо хилдэггүйсэн. Тэгээ Монголдоо ингээд ирээд за байрч та бараг болчлаа байрныхаа тооцоог дуусгасан юм чи одоо харидаа гэд гинт хүрээд ирсэн чинь байрчгүй гэр үлчгүй болсон юм зүйл байна. Тэгээ ядчихад ингээд бид нөгөө гадаадад амьдарч байгаа нэгнийхээ хөдөлмөрийг бас ингээд үнэлмээр байна тий. Хайртай дотны хүмүүс нь нэг ингэж хуурах заллах тэр байдлыг бас гаргамааргүй байна гэдэг зүйлийг бас яг мэрэгчлэтнүүдийн үдээс бас хэлчмээр байна. За тэгээ гадаад орныг зорьсон монголчуудын маань бараг 90 гаруй хувь нь өдөр шөнөгүй бол хөдөлмөрлөж байгаа. Тэдний дийлийнх нь бусдын байрны түрээснээс төлөө за өдөр тутмын хэрэгцээгээ залгуулаад тэгсэн хэрнээ цаанаа бас нэг зорилго тавьчихсан тий. Монголдо байгаа ээж авгаа болгочих юмсан эсвэл эхнэр нөхөр эсвэл нөхөр хүүхдээ болгочих юмсан сургалтын төлбөрийн тэгч юмсан гэл түмэн зорилго тэгээд тэрнийхээ төлөө өөрсдийнхөө бие махбодыг бол бараг гаргуун тавиад ингээд ажиллаж байгаа амьдарч байгаа. За тэгээд ер нь бол яг хувь хүнийх нь мэрэгжил карьерийг ингээд харах юм бол дипломтой сэхэтнүүд байсан ч гэсэн үйлдвэрийн ажил тухайн орныхоо хар ажлуудыг бол хийгээ явж байгаа тохиолдлууд байдаг. Тэгээд бас яг
ганц нэг тийм тохиолдол бүрдээд ингээд Солонгост ингээд нэг ажиллах боломж гараад ер нь хийж үзье гэд нэг ажиллаж үзсэн л те. Гэтэ тэр бараг 10 жилийн өмнө. Тэгсэн хүнд ерөөс юу гэж боддtiin бэлээ хэр ихний элчинд би ч одоо ямар ч мэрэгчлээ хүн билээ те. Би ч одоо уг нь ямар хүн байдаг байлаа да гэд нэг тийм ийм тэмцэл аюу төртийн бэлээ. Тэгээ ийм гоё мэрэгчлээ. Тэгээд ийм гоё байсан байж би одоо заавал ингээл буудлын ажил хийгээл би заавал ингэх хэрэгтэй мүү гэл тэгэл за яг хөө би ямар насаараа ажиллах штэ зүгээр хийж үзээд ингээд буцъя да гэдэг нэг юм надад бол хэдхэн хоногийн л челленж байгаа штэ. Тэгэхэд бол асар их тэмцэл төрж байгаа юм чинь тэнд одоо удаан хугацааны туршид ингээд ажиллана гэдэг бол бас их амархан зүйл бол биш штэ тий. За хоёлаас сэдв 2 буюу гэр бүлийн дотоод уур амьсгал ба эрх мэдлийн хуваарлтын талаар ингээд судалгааг ингээд дүгнэлт байгаа хгүй. За хэлийн чанад амьдарч байгаа монголчуудын маань сэтгэлгээнд нөхөр хүн өрхийн тэргүүн одоо байх нь тохиромжтой гэж 69.3%-аар уламжлалт одоо энэ үзэл баримтлал бол давмгаалсан. За тэгээд энэ байдлаар яаж байгаа хэрэг гэр бүлийн үнэт зүйл буюу хосуудын хамгийн чухал сэтгэл санааны хэрэгцээ болвол бие биеэ ойлгож хүндэтгэх 55.8 болон гэр бүлийн халуун дулаан уур амьсгал 54.1% гэсэн ийм дүгнэлтийг гарсан байна. За хүүхдийн тоо гадаадад байгаа гэр бүлүүдийн 66% нь 3-аас 4 хүүхэдтэй байхыг хамгийн цахимжтай гэж үзсэн бөгөөд эрчүүд нь олон хүүхэдтэй байхаас за 5-аас дээш одоо тий ийм хүүхэдтэй байхыг бол илүү үзэж байгаа. Эмэгтэйчүүдээс илүү бас яг ийм хүсдэг гэсэн тохиолдлууд бол энэ 303 хүний судалгаагаар гаргаж ирсэн байна. За нэгт нь өрхийн тэргүүн одоо 60.3%-аар гэр бүлээ тижээх ёстой гэсэн ийм үзэл баримтлалд бол нэгдсэн байна. Тэр утгаараа илүү одоо давмгаа хөдөлмөр эрхэлж байгаа, илүү давмгаа урт цагаар ажиллаж байгаа, хүнд ажил хийж байгаа гэдэг ийм байдлууд бас яг тухайн орны нийгмийн соёл ч гэсэн бас харуулж хүлэмжшүүлж байгаа ахalta. Тухайлбал одоо Солонгосын жишээг аваад үзэхээр эрэгтэйчүүдийн ажлын үнэлгээ бол арай өндөр гэдэг штэ. Тэр утгаараа эрчүүд өдөр тутамдаа ажиллаж байдаг. За тэгээд тухайн үйлдвэрээс нь амрах цаг өгүүлэл, өдөр гаргуулал амардаг тий. Түүнээс цогсоо цаггүй ажиллаж байдаг штэ. Шидэт карт гэдээ одоо нэрлэгдсэн байгаад байдаг штэ. Ерөөсөө л банкны шидэт картчиг энэ тэнд очиод ингээл зурагтаал хэрэгцээг ингээ хангахын тулд эрэгтэй хүн нэг номерт ажиллаж явах ёстой гэдэг энэ үзэл эргээд эрэгтэй хүнийг тасралтгүй ажиллаж явах юм робот шиг тэ эрүүл мэндэ ингээ хамгаалахгүй байх тал дээр бас нөлөөлөх үедээ гэдэг юм бодол руу бас түлхэж байгаа байхгүй. За тэгээд гэр бүлүүдийн хувьд бол 3-аас 4 хүүхэдтэй байхыг зохимжтой гэж үзсэн байна. За 5-аас дээш байх бол тийм хүсэл байдаг ч гэсэн тухайн одоо нийгмээсээ шалтгаалаад бас гэр бүлийн хэрэгцээнээс шалтгаалаад бас өөр байдаг бах л та. За илүү давмгаа эрэгтэйчүүд одоо тэ эрх мэдэлтэй гэж байна. За энэ дээр хоёлаа ярилцах цаашаа явуучих уу? Цаашаа явъя. За ойлгомжтой асуудал. Зөрчил салалт гэр бүлээс гадуур харилцааны за зөрчилтийн шалтгаан бол гэр бүлүүдэд үүсдэг маргааны гол шалтгаан нь үзэл бодлын зөрчил нь 42.6% байна. Гадаадад амьдарч байгаа тийм. Харилцан ойлголцдоггүй байдал нь 32.7. За харталтын асуудал 23.4% байна. За эрэгтэйчүүд архиталт харталтаас олж маргаан үсгдэг гэж үзсэн бол эмэгтэйчүүд үзэл бодол хүмүүшлийн зөрөөг түлхүү одоо нэрлсэн байна. Ер нь бол бидний хүүд одоо зөрчилдөд байгаа шалтгаан бол энэ шүү. Ингээ харах юм бол энэ эдийн засгийн хувьд бол тийм эрхчлөөнд хүрсэн гэж хэлэх нь хашийн. Гэхдээ боломжтой одоо тэр нөхцөл байдал бас байгаа хүмүүсийн үед санхугаас олж маргалдсан гэдэг тохиолдол гарч ирэхгүй шүү дээ. Гэтэл Монголд яг тулгамдж байгаа асуудал бол өндөр байгаад байдаг шүү дээ. Өөр шир, байрны лизинг, яасан ийсэн гэдэг. За түгээмэл асуудал нь бол бие биеэ одоо ингээд тоомсралтгүй, хүндэтгэлгүй хандах энэ явдал нь бол 55% байдгаа гэж өндөр хувиар гарч ирсэн болвол за ихэвчлэн эхнэр нөхрийн хооронд одоо ингэж үүсдэг бит хоёрын харилцаанаас одоо болж ингэж одоо маргаан үстгэн гэж одоо 78.5%-аар хариулсан байна. За гэр бүл туслалт болон урдагч этгээдийн одоо буюу бидний ярьсандаа ярьдгаар бол араар тавилтын асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл, хуурам мэхлэлт, харталт хамгийн өндөр гэж судалгаанд одоо оролцогчид хариулсан байна. За оролцогчдын 3 тутмын нэг нь буюу 34%-аар танилын хүрээндээ гэр бүлээс гадуур харилцааг мэддэг гэсэн одоо ийм асуумжинд хариулсан байна. За эмэгтэйчүүдийн 57.6% нь хариулсан бол эрчүүд огт байж болохгүй зүйл гэж эрс үгүйсгэсэн байна. За үүнийг бол эмэгтэйчүүд огт байж болохгүй гэж эрс үгүйсгэсэн байна. Тэгэхээр ямар нэгэн хэмжээгээр л одоо энэ нөгөө яг бэлгийн харилцааны хувьд бол ялангуяа одоо ир эмч гэлтэхгүй л ахaltaа. Гэхдээ чүүд эрэгтэйчүүд гэсэн таамаг бол байна. Харин өндөр байдаг болоо тий. Ягаад гэвэл дийлэгтэй эрчүүд явж байгаа шүү дээ. Үнэлгээ өндөр учраас гэр бүлийн орогч. Тэгээ тэр хэмжээгээр яг гэр бүл судлаачдын бол хэлдэг зүйл нь болохоор аль болохоор эрүүл одоо байдал чинь ингээд гэр бүл хамтдаа байснараа. Тийм учраас рострын ажил хийсэн ч вэ одоо тий удаан хугацаар гадаадад ажиллагч бай гэр бүлээр айлхаар хамтдаа байх нь чухал шүү гэдэг талаар бол зөвлөж байгаа. Гэтэл нөхцөл байдал дээр бол орхио явж байгаа.
Тэгээ энээс болоод нөгөө эрэгтэй хүний эн чинь одоо хэрэгцээний асуудал ингээ байгаад байгаа шүү дээ. Тэгээ энээс шалтгаалаад ийм асуудлууд бас их гардаг, кейсүүд бас их үүсдэг. Янз бүрийн одоо энэ нөгөө үл ойлголцлууд бас эндээс гардгаа гэсэн судалгаач байна. Бидний таамагч бас байгаа. Кейсүүд ч гэсэн бас яг харагддаг гэдэг нь бас ингээд харагдчихээн тий. Тийм зөрчлийн шалтгааны одоо хувьд ингээ харж байхад өндөр хувьтай байгаа нь гэр бүлийн гишүүдийн харилцааны хүчин зүйл дээр байгаа байхгүй. Харилцан ойлголцдоггүйгээс гэдэг дээр эрэгтэйчүүд 34.1%-тай, эмэгтэйчүүд 31.5%-тай, за нийт хувь нь болохоор 32.7%-аар хамгийн өндөр дээр гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хол байгаа учраас ярилцаж одоо ойр байхдаа ярилцаж ойлголцож чаддаггүй хүмүүс холдоод явчихаар бүр ингээ хэцүү байдал үүсэж байна л да. Тэгэхээр нөгөө нэг ярилцаж ойлголцох гэдэг одоо хол байхдаа холын зайны харилцаа хэрхэн яаж авч явах вэ гэдэг чинь өөрөө гэр бүлийн харилцаанд байдаг одоо хөлийн чанад Монголд байгаа хүмүүсийн хамгийн чухал одоо зүйл واخгүй. За гэтэл энэ үнэт зүйл, энэ үнэт харилцааг авч явахын тулд саадтайг болж байгаа гол хүчин зүйл нь бол одоо нэг ялангуяа нийгмийн эдийн засгийн хүчин зүйл гэдэг дээр байгаа архитектийн асуудал гэдэг бол яг ингээд дайвраар орж ирж байна л да. За хүйсийн хувьд харах юм бол хөлийн чанад байгаа хүмүүсийн эрэгтэйчүүдийн одоо 21.7% нь архитектийн асуудал байдаг бол эмэгтэйчүүд 12.7%-тай гэж гарч ирсэн байна. Тэгэхээр нөгөө яг энэ 34.1, 27.1 гэдэг яг энэ тал дээр эрэгтэйчүүд илүү их зөнхөлж ийн л доо. Ойлголцдоггүй гэдэг дээр архитай холбоотой асуудал дээр за нөгөө талдаа хамгийн өндөр хувиар гарч ирсэн нь 30 хосуудын хувийн хүчин зүйл дээр гарч ирсэн байна. Үзэл бодлын зөрчил дээр эрчүүд 39.1%-тай, эмэгтэйчүүд 45.5%-тай. 10 оны суурь судалгаа баха 10 оны суурь судалгаан дээр гэр бүл цуцлалтын номер 1 шалтгаан бол үзэл бодлын зөрчлөөс үүдэлтэйгээр салж исэн. За тэгтэл яг энэ хувь хэмжээ яг өнөөдөр ч гэсэн ингээд 25 оны судалгаан дээр ингээд байна л да. Нэг ялангуяа хөлийн чанд дахь гэр бүлийн асуудал дээр үзэл бодлын зөрчил дээр эмэгтэйчүүд бол одоо 45.5%-тай, эрэгтэйчүүд 39.1%-тай гэж гарч ирсэн. Тэгэхээр энэ нөхцөл байдал чинь эргээд нөгөө бид нар гэр бүлийн харилцааг үүсгэхэд гэр бүлийг авч явахад үзэл бодол, үг хэл за дээрэс нь олон талт байдлаар хин эндээ нэгдэж ойлголцох энэ нөхцөл байдлыг бий болгоно гэдэг чинь өөрөө чухал байдаг. Гэр бүл чинь өөрөө хоёр хүний хоёр өөр ертөнцийг нэгтгэж нэг чигт харуулж бие биенийгаа дэмжиж ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрж явах ийм чухал харилцаа шүү дээ. За гэтэл нөгөө нэг үзэл бодол гээд хамгийн ихэнд нийлцсэн байх ёстой. Тэрнээс хойш хизээч зүрхгүй бие бинийгээ дэмжиж явах ёстой энэ нөхцөл байдал нь яг энэ нөхцөлд одоо ингээд далисан гэдэг тоон дээр хамгийн их өндөр байгаа гэдэг чинь өөрөө нөгөө гэр бүлийн боловсрол дутмаг байна. Гэр бүлийг чухал тооцоож гэр бүлийг анханасаа бэлтгэлтэй төлөвлөгөөтэй бий болгож чадахгүй байна. Нөгөө нэг хайр сэтгэл гэдэг хөөсрөл дээр хин эрэгтэй хүнд татагдах, эмэгтэй хүнд татагдах тэр торгон мэдрэмжээр суурилсан байдлаар гэр бүлээ үүсгэж гин. Энэ нь өөрөө эргээд хэврэг гэр бүлийг бий болгож байна гэдэг энэ сэтэл мэдрэмжийг судлаачныхаа зүгээс энэчнээс авж ийн л да. Тэгэхээр болж өгвөл хөлийн чандад байсан ч гэсэн, энчээ байсан ч гэсэн үзэл бодлын хувьд хоёр хизээд нэгдсэн байх ёстой юм харилцааг анханасаа бий болгосон шүү дээ. За гэтэл энэ нөхцөл байдал эмчээ ингээ байж гин гэдэг чинь өөрөө та хоёрын хувьд ярилцах цаг, ойлголцох цаг, бие биенийгаа хүлээн зөвшөөрөх, холын зайны харилцаагаа хэрхэн авч явах вэ гэдэг нөхцөл байдал энэ бүхэн чинь ингээл бүр ингээ алдагдсан байгааг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр хөлийн чандад байгаа ч гэсэн, эмчээ байгаа ч гэсэн ер нь бол яг энэ үзэл бодол тал дээр маргаан зөрчлийг бий болгохын тулд магадгүй энэ нөхцөл байдал дээр ойлголцохгүй тийм хүчин зүйлүүд ямар нэг асуудал байгаа бол мэргэжлийн үнд хандаж яг энэ ялгаатай байдлуудаа тодорхойлуулж аль болох ойлголцол нийцлийг бий болгоно гэдэг чинь өөрөө чухал. Гэр бүлийн харилцаанд ойлголцол алдагдана гэдэг бол тэр чигээрээ сэтгэл дундуур байдал, нөгөө гэрэлтийн сэтгэл ханамж дундрах ийм нөхцөл байдлуудыг үүсгэж идэг. Тэгэхээр хөлийн чандад байсан ч гэсэн, эх орондоо байсан ч гэсэн хосынхаа харилцаанд сэтгэл ханамжтай байна гэдэг бол
амьдралаас авж байгаа магадгүй мөнгөгүй байсан ч магадгүй стресстэй нийгэмд амьдарч исэн ч сайхан нийгэмд амьдарч исэн ч энэ нөхцөл байдал хийндээ сэтгэл ханамжтай байна гэдэг бол амьдралаас авдаг харилцаанаас авдаг томоохон таашаал аз жаргалтай мэдрэмжүүдийн нэг байдаг шүү. Тэгэхээр энэ дээр анхаарах нь өөрөө чухал гэдгийг яалч одоо энэ зөрчил маргаан гэдэг хэсэг дээрээс онцолж хэлмээр санагдаад байгаа гол зүйлүүд нь юм болов уу гэж бодож байна. Тийм шүү, яг тийм. Өнгөрсөн 7 хоногтныг бас сухстой ингээд ярилцаад байж хаад нэг ийм өөртөө харилцаанаас ингээ анхаарсан дүгнэлтээ хийсэн л дээ. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр бит хоёрын хувьд ингээд бэлгийн харилцааны хувьд яг ийм тогтвортой тий яг ингээд яг би биенийхээ хүслийг ойлгоод яг тэрний ингээд тогтвортой харилцаанд байх үедээ хэрүүл марга ерөөсө гарахгүй маа. Харин бэлгийн харилцаанд орохгүй ингээд сар ч юм уу 2 сар явахаараа маш их маргалтж байна. Энийг ерөөсө айгүй ажиглалаа гэж. Тэгэхээр энэ нөгөө ойлголцол гэдэг маань зөвхөн сайн уу юу вэ гэдэг яриагаас гадна хүний одоо энэ мэдрэхүй багш те үнэрлэх, харах, сонсох, хүртэх. Тэгээ хүн чинь тэрнээрээ ингээд таатай зүйлийг аваа, таатай зүйлийг мэдрээд ирэхээрээ эргүүлээд өөрөө юм тааламжтай байдлаар хариултлууд төгсүүлж байгаа. Тэгэхээр хосын харилцаанд энэ бол маш чухал шүү, тий? Тэр их тэгэл алдартай судлаачдын бол хэлдэг дүгнэлт бол эрүүл яг харилцаатай, эрүүл хэвийн асуудлыг даван туулъя гэсэн ийм одоо ойлголцолтой асуудын хувьд бол 7 хоногт 2-оос 4, 3-аас 4 удаагийн бэлгийн харилцааны давтамжтай бол байх ёстой. Тэгээ энэ одоо үйлдэл байхгүйгээр бид нар хостойгоо ойлголцож аз жаргалтай амьдрнаа гэдэг зорилгыг одоо тавина гэдэг бол бас жоохон тийм саармагхан одоо тэ яг л тэр саармагч үйлдэл юм да. Тэгэхээр ойлголцол гэдэг бол бие махбодын хувьд, хэл ярианы хувьд, оюун санааны хувьд, үзэл бодлын хувьд гэдэг олон тал дээр явагддаг шүү гэдгийг одоо нөгөө Амрагийн хэлсэн дүгнэлтийн араас хэлье гэсэн ийм бодол төрлөө. За 157 дугаар хуудсан дээр гэр бүлдэх одоо тий зохиоход тохиромжтой нас гэдгийг судалгаанд оролцогчд маань ялангуяа хэдийн чанданд ажиллаж амьдарч байгаа одоо тий хүмүүсийн хувьд бол ямар хариулт өгсөн бэ гэдэгт дээр бас жоохон ярилцмаар санагдчихээн. За энэ дээр болохоор юу гэсэн хэрэг судалгаанд оролцогчдын одоо гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой насыг 18-аас 34 насны залуучууд эрэгтэй болон эмэгтэй хүмүүс 24-өөс 29 насных нь насандаа 29 наснда гэж үтсэн байна. 35-аас дээш насны оролцогчдын эрэгтэйчүүдийг 30-аас 35, эмэгтэйчүүдийг 24-өөс 29 наснда гэр бүл зохиоход илүү тохиромжтой гэж үтсэн байна. Тэгэхээр эндээс ингээ харах юм бол бүсгүйчүүдийг төлхөө гэр бүл зохиогоосоо гэсэн ийм бодол бас дамгаалж штэ хариултууд дамгаалж ин тэ. Ирчүүд бол нэг 35 орчим нас байсан ч бас болох байхаа гэж. За тэгээд гэр бүл тэрийг бол хөсдөгтөр харуулсан байна. За тэгээд судалгаанд оролцогчдын одоо санхүүгийн боломжтой болсон үедээ гэдэг нэг ийм хариултыг 61%-аар хэлсэн байгаа хгүй. Дийлэх юм гэсэн үг шүү дээ. За дараагийн дугаарт нь 47%-аар юу давхцсан байна. За тэгээд сайн эцэг их болоход өөрийгөө бэлэн болгож төлөвлөсөн гэж үзэх үедээ мөн нийгэмдээ эзлэх байр суурьтай болсон үедээ гэрлүүл илүү тохиромжтой гэр бүл болно гэж ингээд үзсэн байна. За энэ нэг өнгийн сайн ялгаж чаддгүй. За энэ юм шиг байна. Боловсрол мэдлэгтэй нийгэмдээ эзлэх байр суурьтай болсон үедээ гэж 47.5% дараагийн одоо дугаарт ингээд үзсэн байна. Тэгэхээр ингээ хараад үзэх юм бол бид нар одоо яг Монголынхыг хоёлаа ингээ хилэн чандад байгаа гэр бүлүүстэй харьцуулъя л да. Хоёлаа урд нь Монголд байгаа гэр бүлүүдийн тулгамдсан асуудал гэдээ ярьж ирсэн тий. Хот болон орон нутгаас шалтгаалаад тэдгээр хүмүүсийн хэрэгцээ бас ингээд өөр байгаад байна. Орон нутгийнх нь илүү одоо бас яг юм санхүүгийн асуудлыг төлхөө дурдж гин тий. Орон сууцнд амьдрахыг илүү хүсэж гин. За үзэл бодлын байдлыг ингээд ер нь бол Монголд амьдарч байгаа хүмүүсийн одоо тулгамдсан асуудлын нэг номерт нь санхүү орж ирсэн бол хилийн чандтай хүмүүсийн асуудал бол яг энийг ингээ хангачаад ингээд одоо тэг гэр бүл болно гэж одоо ингээ давмгаалж байгаа нь бас ингээд нэг номерт орж ирж шít. Тэгэхээр ер нь гэр бүлтэй болно гэдэг асуудал дээр бэлтгэлтэй байх гэдгийг л зөвхөн санхүү мөнгөөр битгий хязгаарлаасай тий. Энэ яг гэр бүл гэдэг зүйл маань өөрөө юу юм бэ? За би одоо ингээд нэг эмэгтэйтэй эрэгтэйтэй гэр бүл боллоо гэхэд бит хоёр үр хөвгттэй болвол ямар үр хариуцлага хүлээх юм бэ? Хүүхдийн маань насны хөгжил ямар байх юм бэ? Тэр үед нь би хэдэн настай байгаад миний хувьд ямар одоо сэтгэл зүйн хямрал тулгарх юм? Ямар бас одоо ийм те өөдрөг байдал дамгаалах уу гэдэг ч юм уу сэтгэл зүйн талаас нь гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг зөвхөн одоо юу гэдэг бэлгийн харилцаагаар ингээд хөвгтөж байгаа тэр хүүхдтэй болох зүйлийг л төлөвлөн гэхээсээ илүүтэйгээр
тэр нөгөө харилцаа, үүрэг, эрх мэдэл гэдэг зүйлийг бас яг ингээ мэдээд судлаад төлөвлөөсэй гэдэг ийм бас ийм дүгнэлт хэлмээр санагдаад байна л да. За, цааш явах уу? За тэгээ ер нь бол насны байдал гэдэг бол тэгэл Монголд ч гэсэн тэнд ч гэсэн тэгэл аль тохиромжтой үедээ гэрлэх нас болсон гэж үтсэн үедээ нэг ялангуяа эдийн засгийн асуудлаа шийдсэн үед амьдралаа аваад явчих чадамжтай үед гэдэг дээр л одоо энд байгаа ч тэнд байгаа ч ер нь бол адилхан сэтгэж байна гэж үзэж байна. За гэр бүл зохицуулахад хүрж байгаа шалтгаануудыг энэ ч бас хөндөж ярихгүй болохгүй. Цомоо түрүү халт яриад өргөцсөн. За гэр бүл зуслалтанд нөлөөлдөг хүчин зүйл дээр санхүүгийн бэрхшээл 45.2, гэр бүлийн хүчирхийлэл 35, хурам эхлэлт, хардалт 32, хадмуудын оролцоо 26.7, муу зуршил 24.8, гэр бүлийн гишүүдийн зан үзэл бодлын зөрчил 19.5, анхаарал дутах 19.1, гэр бүлийн боловсрол 19.1, хариуцлагагүй байдал гэл ингээл дараалаад явж байна. За энэ ч нэг сонирхол татж байгаа тоо баримт бий. Энэ тоо баримт юу вэ гэхээр гэр бүлээс гадуур харилцаанд одоо байж болох зүйл гэж судалгаанд оролцогчдын 14.5% нь хариулсан бол 52.1% нь огт байж болохгүй зүйл гэж хариулсан. За байж болох зүйл гэж хариулсан иргэдийн 63.6% нь эрэгтэй хүмүүс байсан. За байж болохгүй зүйл гэж хариулсан иргэдийн 57.6% нь эмэгтэй хүмүүс байсан гэдэг ийм сонирхолтой тоо баримт статистик байна. За ер нь бол гэр бүл зуцлахад хүрэж байгаа шалтгаан нөхцөл байдлуудын дээгүүр хувьд эренблэгдэж байгаа нөхцөл байдал хүчин зүйлүүдийн 3-т бол энэ хурам эхлэлт, араар тавилтын асуудал орж байгаа, 4-т хадмуудын асуудал, за 2-т бол гэр бүлийн хүчирхийлэл, 1-т бол санхүүгийн асуудал орж байгаа. За тэгэхээр 3-т орж байгаа энэ нөхцөл байдлыг энэ судалгаанд ингэж онцолсон нь ерөнхийдөө гадагшаа явна гэдэг чинь өөрөө эргээд нөгөө гэр бүлийнхаа үнэт зүйлийг алдах, эргээд гэр бүл зуцлуулахад хүргэдэг чухал шалтгаан нөхцөл байдлуудын 4-р эренблэгдсэн энэ гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааны гэдэг асуудал гэдэг зүйлийг бол хөндөж байна. За нэг талдаа энэ нөгөө эн чинь өөрөө эргээд нөгөө хүний ухамсар, үнц нь, хариуцлага, гэр бүлээ хэрхэн яаж үүсгэсэн бэлээ гэдэг энэ үнц нь үнэлэмжтэй холбоотой хамаатай асуудал. За гэтэл нийт эрэгтэйчүүдийн одоо хариулсан эрэгтэйчүүдийн хувьд нөгөө байж болох гэдэг нөхцөл байдлыг хөндлөн гэдэг чинь энэ бол ерөөсөө байж болох зүйлээ. Ийм зүйлийг эмэгтэйчүүд дэсээ төвчээд байж явах ёстой гэдэг санааг л ард нь явуулж гин гэсэн үг шүү дээ. За нөгөө талдаа эмэгтэйчүүдийн хувьд бол одоо 57.6%-аар байж болохгүй гэдэг зүйлийг хөндөж байгаа. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь гэр бүл доктортой байх, бат бэх байх гол үндэс бол нөгөө нэг энэ үнэнч байдал алдагдсан тохиолдолд итгэл гэдэг хин эндээ итгэх хосуудын дунд байдаг хамгийн чухал чанар алдагддаг. Эннээс үүдэлтэйгээр харилцааны олон талт зөрчлүүд эргээд хосуудын харилцаанд үүсдэг. Тэгэхээр болж игэл энэ араар тавилт, хурам эхлэлт гэдэг зүйлийг үүсгэхгүй тулд анханасаа үүн дээр тохиролцоотой байх нь өөрөө чухал шүү гэдэг энэ зарчмыг баримтлана гэдэг чинь өөрөө яг энэ хэлийн чандд байгаа гэр бүлийн хувьд их чухал юм да тий. Зөндөө олон бас яг өндөрлөхөд 1 минут үлдчихлээ. Юунууд үлдчихлээ. Тэгэхээр энийг дараагийн даваа гарагтаа үргэлжлүүлээд бас ярих гэж бодож байна. Тэгээ яг энэ бүлгийн зөвлөмжийг давчхан бас хүргээд тэгээд тусгая тий. Хэлийн чандад амьдарч байгаа монголчуудын хувьд эх орондоо суурь амьдрах хүсэлтэй байгаа. За тэдний Монголдо буцаж ирэхэд нь бол одоо туслах те ингээд боломжийг хангахад зорилгоор дараах ийм одоо сэдвүүдийг гаргасан. Гэхдээ эндээс би хоёрыг нь л дурдчих гэж бодож байна. Гэр бүлийн харилцаа эрх зүйн зохицуултыг сайжруулах, гэр бүлийн доктортой байдлыг дэмжих бодлогыг хэрэгжүүлээсэ. За тэгээ ажил эрхлэлтийн чанар боловсролын уялдаа холбоог нэмэгдүүлээсэ гэдэг ийм бүлгийн зөвлөмжүүдийг бол судалгаа гаргасан. Одоо те яам хилцс маань бол ингээд хүргүүлэх газарт нь хүрүүлсэн юм байна. Тэг өнөөдрийн судалгаа 71 нэвтрүүлэг дээр хэлийн чандад амьдарч байгаа монголчуудын маань ялангуяа гэр бүлийн амьдрал харилцаанд тулгарч байгаа асуудлын талаар одоо ярилцах гэж хичээлээ сонсогч та нэвтрүүлгээ дахиад эхнээс нь хүлээн аван үзэх боломжтой дараагийн 7 хоногийн даваа гарагт энэ сэдвийг үргэлжлүүлээд ярих болно. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. Тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын,
заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна.